Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн тухайд хүүхдийн тасган 120 ортой ч өнөөдрийн байдлаар 220 орон дээр хүүхд авчээ. За ингэхдээ эмнэлгийнхаа бүх өрөөг ашиглаж эмч нараа нэгд ор суулган 45 өрөө сулсан бөгөөд 45 ор нөөцөнд байлгаж байгаа гэсэн юм а. За өчигдөр шөнө тус эмнэлэгт 40 хүүхэд хатгалгаанд хүндэрсэн байдалтай иржээ. Ихэвчлэн уушгины хатгаа тэгээ бронх спазмтай бөглөршөлт ханиатай хүүхдүүд бол илүү их хэвтэж байгаа. Энэ нөхцөл байдал бол манай эмнэлэгт өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж ажиллаж байгаа. Хүлээн авах дээр 3 эмч, скений тасагтай нэмж, тасагтай 2 эмч ингээд тогтмол ажиллаж байна. Өчигдөр хэвцэн 41 хүүхдийн тухайд насны хувьд хэдэн насны хүүхдүүд байна? Насны хувьд бол 3 сартаагаас эхлээд 6 сартай хүүхдүүд бол ихэвчлэн бөглөршөлт ханиад болон хатгаагаар хүндэрсэн хүүхдүүд бол хэвтэж байгаа. Тэгээ өндөр халуунтай хүүхдүүд бол дийлэнх үе бас ижилж байна. Ханаа томооны дэгдэлтийн нийт массыг хүүхдүүд эзэлж байгаа боловч насан туршид ч мөн ханаадаа хүндрүүлж хатгалгаатай ирж хэвтгэн ихссэн байна. За Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн тухайд насан туршидтын дасгийн орныхоо тодорхой хувийг хүүхдийн дасагтаа шилжүүлсэн учраас насан туршидтын дасаг хүн ихтэй байгаа гэлээ. Бүх дүүргийнхээ эмнэлгээр өдөр болгон гинтийн шалгалт хийгээл ингээ явж байгаа. Очоод томоо төстэй өвчний байдал ямар байна? Орны ачаал, эм тарианы хүрэлцээ, эмч эмнэлгийн мэргэжилтний хүрэлцээ, ачаал нь ямар байгаа? Иргэдийн сэтгэл ханамж, санал гомдол юу байна вэ гэдэг тэгээд газар дээр нь асуудлаа шийдээд ингээ явж байгаа. За өнөөдөр тус эмнэлэгт эрүүл мэндийн яамнаас гинтийн шалгалт хийхээр ирсэн байсан юм. За эрүүл мэндийн яамны зүгээс ханаа томооны дэгдэлт ихсэнтэй холбоотойгоор эмнэлгүүдийг ачааллаа зөв хуваарлаж нөөцөөр гарах зөвлөмжийн хэрэгжилтэнд хяналт тавьж байгаа гэсэн юм а. За нэг хэсэг нэлээд оволцоод хэвтгэхнүүдээ гэж бодож байтлаа одоо харин хүүхдийн хэвтэлт буурч байна. За харин анхаарал татж байгаа юм бол насан туршид маань яаж яах хэрэг ханиалгаал яваад идэг. За тэгээд хатгаа болцсон байна гэж мэдгүй халуураал яваад идэг. Тэгээд хатгаа болж хүндэрсэн, амьсгалын дутагдалд орсон, аппаратанд орж байгаа явдал бол томчуудаар маш их гарч байна. За эрүүл мэндийн яамнаас мэдээлж байгаагаар нийслэлийн дүүргийн эмнэлгүүдийн хүүхдийн дасгууд хэдийгээр ачааллаа 80-аас 100% хэтрүүлэн ажиллаж байгаа ч өнөөдрийн байдлаар шалан дээр болон коридорт хүүхэд аваагүй ийм тоног төхөөрөмжийн хангалт хүрэлцээтэй байгаа гэсэн юм а. За түүнчлэн он гараад ерөнхий боловсролын сургуулийн сурагчид амрах учир вирусын гаралтай ханиадны дэгдэлт буурах тул эцэг эхчүүд хүүхдээ гэртний шимтгийлэлтэй хоол болон нэмэлт витамин өгч дархлааг нь сэргийхийг зөвлөсөн.